За юу яцхан залуусаа News Sack in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай. 7 хоног бүр уламжлал болгон хүрдэг зах зээлийн базаа мэдээлэлтэй тавтаа морил. Олон юм яриад яхав ярих зүйл их байна. Шууд бичлэгэнд орцгоё. Бичлэгээ дуустал үзээрэй. За эхний сэдв бол рэпер Гинжин болон Бэ Тамиртай холбогдож байгаа. За Гинжингийн хувьд бол саяхан Америкийн нэгдсэн улсыг зорьсон Чикаго хот руу явсан байна лээ. Тэгээд рэпер мэх захгүй таос шинэ мьюзик видеоны ажил болоод Бэ Тамиртай бас шинэ мьюзик видеоны ажлууд хийж байгаа харагдсан. Рэпер мэх захгүй Instagram дээр нэг иймэрхүү стори хийсэн байлээ л дээ. Энэ удаа шинээр Say hi to my Mongolian fans. Сайн байна уу? Сайн байна. Цастай өгөө мөсчөө өгөө бүгд дуртай өгөө. Баярлалаа. За энэ сториноос харахад бол Бэ Тамир болон Гинжинээр Have to Flex хэмээх дууныхаа клипийг хийж байгаа. Ерөнхийдөө тэгж таамаглаж болж байна. Аль эсвэл бүр шинэ дууны клип байж магадгүй. Have to Flex хэмээх энэ дуу одоогийн байдлаар My Artist хэмээх аппликейшн дээр бол байгаа. Гэхдээ тун удахгүй YouTube дээр бол клиптэй тавигдах нь ойлгомжтой болчих шиг боллоо. YouTube дээр тавигдаад 1 сар хүрэхгүй хугацаанд 1 сая гаруй хандлтыг авах байх гэсэн болоо таамаглалыг дэвшүүлж байна. Өөрт үрдийн яаж байсанчлан за энэ жил бол он гарснаас хойш рэпер Гинжин болон Бэ Тамир нар бол хоёулаа маш идэвхтэй байна зах зээл дээр. Өмнө нь бол Бэ Тамир дээр очиж Big Jack клип хийж байсан бол энэ удаад бол рэпер Гинжин очиж бол клип хийж байгаа харагдана. Тоглолтоо хийсэн ч бай, уран бүтээлчдийн янз бүрийн мөнгөний үеийн дууссан ч гэсэн урлагаа стил ингээ хийгээтэй мөнгө хийсэн ч гэсэн урлагаа давхар ингэж хийсээр байгаа нь бол маш их хүндлүүштэй энэ хоёр залуугүй. Ямар ч байсан Бэ Тамир болоод Гинжин нарын уран бүтээлийг тун удахгүй YouTube дээр хэдүүлээ хүлээн авч сонсох нэ. За дараагийн сэдв бол шууд мэх захгүй та холбогдож байгаа. За рэпер мэх захгүй болон BX нар хамтдаа шинэ уран бүтээлийг бол хийсэн байна. Эргээд урлагийнхаа зах зээлд тавтай морил BX ха. За энэ дуу нь бол Best хэмээх дуу байсан. Тэгээд In the House 3 хэмээх киноны Ост болсон. BX ахын хоолой мэх захгүйгийн үглэлттэй. За энэ бол өнөхөд тун дайггүй дуу болсон байлээ. Дуучин BX-ийн хувьд бол яг тэр хуучны урлагийн BX за тэр хоолой гаднах өнгө үзэмч ч юм уу. За энэ бүхэн өнөхөд бол яг гоё сэргээд ирж байгаа харагдж илээ л дээ. Ялангуяа хоолой бол магадгүй бол яг хэвээрээ байлээ. Big сахын шин дууг удаан сонсоогүй болоод ч тэрөө ерөнхийдөө сэтгэлд айгүй гоё тийм ойр сонсогдож илээ. Бүр 1 жил гарны өмнөөс л Big сах Монголын урлагтай эргэн ирнэ гэж бол тийм маш том шуумууд бол гарч исэн. Тэгээд 1 жилийн өмнөөс ингээ уран бүтээлүүдээ хийжсэн, өөрийгөө засч исэн, хоолоогоо сэргийн засч исэн гэдэл. За энэ бүх бэлтгэлийн дараах дуу окей үнэхээр гоё дуулсан байлээ. Та бүхэн бас сонсоорой. Гэхдээ яг үндээс сонсогчд бид нар одоо Big сахын шин дуу гэхээсээ илүү цоо шинхэн тоглолтыг нь маш ихээр хүлээж байна. Энэ жилийн харахгүй хамгийн том хүлээлттэй стадионы тоглолтын эзэн бол Big сах. Сонсогчдын хүлээлтийг бол энэ дууны комент хэсгээс уншиж болно. Миний бро гоё байна. Царай тунгалаг, хоолой уянгалаг, бодол уушт байна. Гадуур дотор галуу шувуу идлээ удлаа. Монголдо тоглолтоо хийхэд сая төгрөг билетэн тутна шүү. BX-ийн хоолой нь хэвээрээ байна шүү. Баг насандаа очисон юм шиг байна. BX тоглолтоо хийвэл хэд нахих болдоо. Юун флаш овтлаа винтер. За гэх мэтчлэн энэ дууны комент хэсэгт бол яг ийм комментүүд бол маш олноороо байсан. Тэгэхээр бол сонсогчдын хүлээлтийг бид нэр шууд энэ дууны коммент хэсгээс харах боломжтой. За хэдүүлээ сайнаар бодоход BX ах ирээд тоглолтоо хийлээ гэж бодъё. Плетний үн хэд байвал зөвхөмжтэй вэ? За миний бодлоор бол плетийн тоглолтын үн доор хаяж 150 сая төгрөг бол байх болов уу гэж бодож байна. За бараг л 10 гаруй жил сонсоогүй уран бүтээлчээ 150 сая төгрөг өгөөд сонсоход яагаад болохгүй гэж. За мэдээч түүнлүү энэ жил янз бүрийн ивент компаниуд ч юм уу хуу хүмүүстэй BX ах болон New Star руу холбогдох нь ойлгомжтой. Цаагаараа бүх яриа хөрөнд таарах юм бол яагаад тэр тоглолтоо хийж болохгүй гэж. Сайн байна уу юу бүдрийг лок өдөр бүрдрийг локс ахо корнопс сүлжээс хийж байна. Мөн дуудлагаар хийлгэж болно шүү. Холбогдох утас 99 92 99 27.
За дараагийн сэдэв бол энэ жилийн тоглолтуудтай шууд холбогдож байгаа. За 6 сарын тоглолтууд аль хэдийн зарлагдаад эхэлчихсэн байна. За энэ жилийн хамгийн ихний стадионы тоглолт бол 5 сарын 24-нд Gang Bay өөрсдийнхөө тоглолтыг зарлчихсан байгаа. За өмнө 2 жил гарын хугацаанд бол талчсан байж байгаад энэ жилээс ахуулж бол иргэн нийлээд тэгээд шууд тоглолтоо зарлсан шинэ уран бүтээл гаргасан. Wasabi-ийн Minayo болон Gang Bay хамтлаг нар Charism хэмээх бол дуугаа цацсан. За 11 өдрийн дотор 1.1 сая хамтлалт. Вау. За энэ дууны дахил хэсэг дээр нэг иймэрхүү хэсэг байдаг шүү дээ. 내가 웃는 게 아니야 내가 걷는 게 아니야 너의 기억 속에서 날 눈물 흘려 너를 기다리고 За энэ хэсэг нь өмнөд Солонгосын маш алдартай өвжи рэперүүд болох Lee Sang хэмээх одоо хамтлагийн 내가 웃는 게 아니야. Нега үнэнгээ аниа хэмээх одоо Нега үнэнгээ аниа буюу те миний инээж байгаа биш хэмээх бол дуунаас бол сэмплэлсэн байсан. 내가 웃는 게 아니야 또 내가 걷는 게 아니야 За энэ хэсэг бол яг байгааз. Тэгээд дээрээс нь яг энэ хэсгийг дуулж байгаа ах хүү те клипэнд дуулж байгаа энэ ах хүү бол Солонгост өмнө нь маш алдартай рэпер байж байгаад Солонгос ч нөгөө урлаг соёлын од өнөө хинч байсан цэрэгтэй хугацаалттай байдаг штэ. А гэхдээ мань хүн бол арын хаалгаар ч юм уу янз бүрийн байдлаар ингэж аргалж байгаад ерөөсөө цэргийн албыг бол хаагаагүй юм байна. За үүнээсээ болж бол хожим нь Солонгосын одоо сонсогчдод бол бойкотлуулсан, cancel culture хийлгсэн. За нэг иймэрхүү түүхтэй хүн байдгийн байна. Окей, Gang Bay-ийн энэ дуу бол зах зээл дээр бол хит болоод явж байх шиг байна. Тэгээд тоглолт нь бол 2 сар дөнгөж гарны дараа боллоо. Тоглолтынхоо промошныг бол маш сайн хийж байна. За өмнө нь таамаглаж байсанчлан дараагийн тоглолтоо зарласан хүн бол Зуны 100-гийн headliner артист болсон 113. 113 хувьд одоо G Shaku хэмээх уран бүтээлээрээ өөрийнхөө тоглолтоо хийх бол зарласан. За Зуны 100 буюу 113-ийн тоглолт бол яг Gang Bay-ийн тоглолтоос 7 хоногийн дараа 5 сарын 31-нд бол зарлагдсан байна. Зуны 100-гийн хувьд бол хинээр болохоос үл шалтгаалan угаасаа өөрөө нэг тиймэрхүүтэй брэнд болчихсон баг хинч хамаагүй хийсэн угаасаа дүүрхээр болчихсон тийм хэмжээний тоглолт болчихсон шүү дээ та бүхэн мэдж байгаа. А гэхдээ 113 хувьд бол цаг нь болчихсон аль хэдийн тоглолтоо их цаг нь болчихсон тэгээд маш тохиромжтой үе гэж бол харж байна. Мөнгө хардаггүй, ашиг хардаггүй Монголын андерграундд бол маш олон жил хүчин зүтгэлээ 113. Одоо бол түнтэй хин ч юу ч ярихгүй байх гэж бодож байна. За окей, Зуны 100-гийн хувьд нэг тиймэрхүү. За дараагийн тоглолтоо зарласан хүмүүс бол XMF Opposite. Зуны 100-аас 8 хоногийн дараа Opposite өөрсдийнхөө болор цом хэмээх концертыг хийхэд зарласан. Энэ жилийн хувьд бол XMF хөгжмийн наадмын 9 жилийн ой болж байгаа. Тэгээд дараа жил 10 жилийн ой болно. Тэгээд 10 жилийн ойр дээр бол гадаадаас ямар нэгэн артист авчрах байх гэсэн бол өндөр хүлээлттэй байна. Opposite-ийн тоглолт бол ердөө 3 сарын дараа боллоо. Тэгээд тун удахгүй шинэ уран бүтээлүүд нь бол ар араасаа цацагдаад явах байх. Ерөнхийдөө бол нэг доороо ээж нэг 7-оос 10 дуу гарах байх гэсэн таамаг байна. Opposite-ийн хувьд бол 1 жил өнжөөд нагчийн энэ нь бол ерөнхийдөө бол угаасаа ойлгомжтой байсан. За эхний тоглолт бол Pig дүүрсэн та бүхэн мэдж байгаа. Энэ жилийн Opposite-ийн тоглолт 2 жилийн өмнөх Opposite-ийн тоглолтоос яг юугаараа ялгаатай байх вэ гэдэг нь бол сонсогчд биднэрт бол хамгийн чухал. За эдгээр залуучуудын хувьд бол тоглолтоо хийснээс хойш ердөө ганц хоёр уран бүтээл цацсан ерөнхийдөө маш чимээгүй байж байгаад гинт тоглолтоо зарлаж байгааг та бүхэн анзаарч байгаа бох. Таамгийн хувьд бол угаасаа ойлгомжтой Opposite хамтлагийн тоглолт бол мэдээж дүүрэх баха. Тэр нь бол ерөнхийдөө баталгаатай баг. 2 жилийн өмнөх тоглолтоос ялгаатай нь энэ жилийн тоглолтын дээр Opposite хамтлагийнхан 2 жилийн өмнөх тоглолтын дээрээ дуулагдаагүй дуунуудыг дуулах нь илүү гоё санагдаж байна л да. Жишээ нь одоо рэпер Инэрл Disto Egg хэмээх дуугаа дуулах ч юм уу те. Миний бодлоор бол энэ гурван тоглолтоос хамгийн халуухан тоглолт нь яа харахгүй Opposite-ийн болор цом хэмээх тоглолт нь бол юм шиг санагдаж байна. Манай суугаас саяхан нэг иймэрхүү нийтлэг биччихсэн байгаа. За энэ гурван тоглолтын алийг нь үзэх үгээд та бүхэн бол орж идэвхтэй санал асуулга өгөөрэй, хэдүүлээ нэг зах зээлийн судалгааг бас нэг баг зэрэг хараад үзье хан авъя. За тэгээ ямар ч байсан энэ жилийн эхний 3 тоглолт дараах байдлаар зарлагдсан байна. Та бүхэн аль тоглолтыг нь сонгож үзэх вэ? Комент хэсэгт санд бодлоо бичээрэй. Бичлэгний хамгийн сүүлийн сэдэв бол рэпер Loki болон рэпер Pogju хэмээх залуустай иргэн холбогдож байгаа. Pogju хэмээх рэпер залуу яг ямар стори хийсэн, ямар үйлдэл гаргасан те. За энэ бүхэн бол өмнөх базан дээр байгаа учраас хэдүүлээ шууд шинэ мэдээлэлтэй орцгоё. Хэрвээ та бүхэн мэдэхгүй байгаа юм бол миний өмнөх базааг үзээрэй гэж та бүхнээсээ хүсэж байна. За нэг 7-оос 10 хоногийн өмнө Pogju хэмээх рэпер нь Loki бол нэг иймэрхүү үгсийг бол хандаж хэлсэн. Гэтэ би стан лок мок бүгд банд юм уу лок банд би хэлий би стан хаач хэлнэ асыг ахвал ах шиг байгаараа пистанууд ир хүн шиг нүүрлүүн хараад тэл худлаа хор хийгээл хойгуур нь гүүгээл дан хог ярьж хог барьсан пистанууд бүгдээр нэгэнд хор хийгээл шаагаад оноотой шившигтэй ир хүн бол ир хүн шиг яасан хамаагээ тулалдаа писта. Loki энэ тухайд нь саяхан өөрийнхөө Instagram дээр тус болж явсанд минь уучлаарай гэх юм уу да. Одоо хаашаа юм бэ? Ямар их хорсол гомдол атаархал бэ? Ийм инэрлгүй хүний хэн нэгэн болохыг хинч хүсэхгүй угаасаа. Авьяас хичээл зүтгэлээрээ тодороод цойлж чадахгүй бол хийгээд чирэггүй. Анхнаасаа дутуу үнэлэгдэх мэдрэмжийг мэднэ. Гэхдээ эмчлэх хэрэгтэй дотроосоо үргэлж урд чинь алхах хүний хувьд хэлчээ. Гарах хэрэгтэй шүү над
хогийн бодлосоо. За нэг иймэрхүү стори бол хийсэн байна Погжууд зориулж. Харин Погжогийн хувьд бол Локи руу нэг иймэрхүү хариуг бол явуулсан байна. Погжогийн хувьд үргэлжлүүлээд нэг иймэрхүү Instagram сториг бол Локид зориулж хийсэн. Өөрийг нь меншон хийж агаад. Лок мок аал одоо юугаа шаатай юм бэ писта. Зээл хөөе хошноо минь хин ч хамаас гуйсан өөй. Би чиний малгайг баг дээрэмцэн писта минь өөй. Чиний аваа дүүнэртэй хувцуглаа энийгээ өө надаа юм байна уу шаасан чи. Нэг хөдөө малгай гарч дадрын малгай гарч өө эний чи авлаагаа би шууд авсан өөй писта минь. Хувцунаар өгөөд аалмын би чанс юу авсан юм писта минь өөр хилээдэг чи өөй түүхтэн дадраа. Худлаа үнийн шаагаад писта чи чамаа хайрлаад майрлаад мэ өөй аалмын би чанаа хайрлж явсан чи писта минь. Наано цаано гэцмэц бүх юм чи болгоод лалраа. Агын дүү ийм юм байна уу, тийм юм байна уу? Би амар мессеж туяа юу лог пистамын. За өнгөрсөн 7 хоногт нэг иймэрхүү биф болоод өнгөрлөө. Тэгээд Погжогийн хувьд бол тэ шууд одоо нэг тиймэрхүү агрессив, шууд ерөөхдөө нэг юм факттэй ирж байгаа юм шиг бол мэдрэмжийг бол төрүүлж байна. Харин эсэргээрээ Локигийн хувьд бол нэг юм илүү тайван ч юм уу тэ иймэрхүү мэдрэмжийг бол төрүүлж байна. За эдгээр хоёр залуусын биф бол миний бодлоор энд хүрээд өндөрлөх байхаа цаашдаа ямар нэгэн байдлаар өөрсдөн лүгээ тэ одоо сошиал медиагаар бол янз бүрийн атак ч юм уу янз бүрийн чат бол мессеж энэ бүхнийг бол стори идэхгүй ингээл бол өндөрлж байгаа байх. За өнгөрсөн 7 хоногт Монголын попын зах зээл дээр иймэрхүү мэдээллүүд гарлаа. Бичлэгийг маань дуустал нь үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Манай суугийн 63.6% нь огт subscribe даралгүй үздэг юм байлээ. Тийм учраас та бүхэн манай суугт subscribe дарж дэмжээрэй. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай залуусаа. Сак аут. Түрэштэй.